За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Йогийн багш Сувда байна. Энэ удаагийнхаа йогийн хичээл 5-тай морил. За өнөөдөр бид бүхэн энгэр цээж, зүрх, уушиг нээх йогийн байрлалууд дээр төвлөрөх болно. За хамгийн түрүүнд сонсон хүүхэд байрлал буюу утасныхаа богино хэсэг рүү харж суугаад өвдгөө хоёр талынхаа утасны ирмэн рүү явуулаад хоёр эрхийн уруу нийлсэн, хөлийн эрхийн уруу нийлсэн, эсвэл дээрээ давхарлсан. Хоёр гараа урагшин сунгаад дух газар нуруугаараа урт гүнзгий амьсгал аваад эхлэе. Хамраараа гүнзгий амьсгал аваад гизээ дүүргээд, цээжээ нээгээд, дүүргээд буцаагаад дуустал хамаараа эсвэл хамраараа амьсгалаа гаргаарай. Үргэлжлүүлэн амьсгалъя. Урагшаа хоёр гараараа урт сунаад суудлын яс ахар сүлнээс эхлээд гар хүртлээ урт суны. Тэгээд бие дүүргээд гүнзгий амьсгал аваад гаргацгаая. За гүнзгийгээр амьсгалаа авна. Амьсгалаа харин гаргахдаа уртаар гаргана. Ингэх явцдаа бүх анхаарлаа өөрийнхөө амьсгал дээр бие дээрээ авчиръя. Бие мэдрээд, амьсгалаа орж гарч байгааг мэдрээд, өөрийнхөө амьсгалж байгааг анзаараад, ажиглаад. За утасныхаа голоос хоёр гараараа баруун тал руугаа алхуулад хаана очиж зогсохоорын тэнцээ очиод за баруун гар дээрээ зүүн гараа тавьж болно. Биеийнхаа зүүн хэсгээр тэр чигтээ сунаад амьсгалахдаа амьсгалаа зүүн тал руугаа чиглүүлээд, сунжгаа тал руугаа чиглүүлээд амьсгалаа дүүргээд өгнө. Хавирганууд завсар зай гараад гараараа урт сунж байгаагаар мэдрээд дахиад хэд хэдэн гүнзгий амьсгал эндээ авъя. За алгуурхнаар буцаад хоёр гараа алхуулад одоо биеийнхаа зүүн тал руу очиод зүүн гар дээрээ баруун гараа тавьж болно. Баруун талаараа тэр чигтээ сунаад баруун гарын бурууны үзүүрээс эхлээд гар дагуу, хавирга, мөр биеийн хажуу талаар ахар сүүл, суудлын яс хүртэл сунаад тэр тал руугаа чиглүүлж амьсгалаад эндээ үлдээ. Дахиад хэдэн гүнзгий амьсгал. За буцаад хоёр гараа биеийнхаа төв рүү гуцны гол хэсэг рүү авчирлаа. За дээшээ өндийгөө хоёр тишээ ташаагаараа найгаад суллаад өгье. Тэр хэсгийн булчин шүрмэс бүгдийг нь. За ширээ барьлаас амьсгалаа авахад эцээ доош нь нуруугаараа хотоогоод үнэ амьсгалаа гаргахдаа нуруугаараа бүхтийгөөд муур амьсгалаа аваад үнэ амьсгалаа гаргахад муур хоёр гараараа газар руу сайтар түлхээд амьсгалаа аваад үнэ амьсгалаа гаргахад муур дахиад хоёр удаа амьсгалаа аваад нуруугаараа хотоогоод энгэр цээжээ нээгээд амьсгалаа гаргахад эрүүгээ ингэрлүүгээ нуруугаараа бүхтийгөөд сүүлийн удаа амьсгалаа аваад үнэ амьсгалаа гаргахад муур. За энгийн хэвийн нуруу биеийн төвд нуруугаараа урт сунаад за төвөөсөө баруун хөлөө хоош нь сунгаад үлми дээрээ урагшаа хоошоо найгаж хөдлөөд хөлийн ар хэсгийг сунгаад өгье. Мөн хоёр гар бугуун дээр ачаал ирж байгааг ажиглая. Бугуун сунгалт. За биеийнхаа төвд ирж байгаад баруун хөлөө дээш нь биеийнхаа чихт өргөлөө өсгий рүүгээ жийсэн байгаа. За тэгээд тэнцвэрээ олж байгаад зүүн гарыг урагшин толгойн дагуу. За хоёр гар хөлнөөс хүн татж байгаа юм шиг урт сунаад мөн дээшээ өөрийгөө өргөөд тулсан гар дээрээ амьсгалаа гаргахад өвдөө тохой голдоо нийлүүллээ. Биеийн дор хэсэгт амьсгалаа авлаа, сунглаа. Амьсгалаа гаргахад өвдөг тохойг голдоо нийлүүллээ. Амьсгалаа аваад суны.
сүүлийнх амцалаа гаргахад өвдөг тохойг нийлүүллээ. За хоёр гараа хөлөө сунгаж байгаад дурууныхаа ард биеийн ар хэсэгт дээр гараараа подиум дээрээсээ эсвэл шагаан дээрээсээ бариад амцалаа аваад аль аль нэг дээш нь өргөлөө. Цээж ингэр хэсгээр нээгээд дуруугаараа хотоогоод гүнзгий амьсгалъя. За буцаад хөл гарыг сунгаад алгуурхнаар амцалаа гаргахдаа буулгалаа. За ташаага дахиад хоёр тийш нь айгуулж хөдөлгөөд биеийн доор хэсгийг сайхан сунгаад өгье. Амцгалаа аваад гаргаад нуруугаараа бүхтийж хотоогоод хэсэг. За энэ удаад биеийнхаа төвөөс зүүн хөлийг хойш нь сунгаад үлмий дээр нь уршаа хойш найгаж хөдлөлөө. За хөлийн ар хэсгийг сунгаад өгье. Мөн бугуун дээр ачаал сунгалт ирж байгаа. За биеийнхаа төвд ирж байгаа зүүн хөлийг хойш нь сунгалаа өсгий рүү жигээд гурван нүд доошоо чиглэлтэй тэнцвэрээ олж байгаад баруун гарыг урагш нь толгойн чигт сунгалаа. Хөл гар урагшаа хоошоо урт сунсан байгаа мөн бие дээш нь татаж авъя. Тулсан галуугаа газар руу сайтартүүлгээд амцалаа гаргахад өвдөг тохой голт нийлүүллээ. Амцалаа аваад сунлаа, гаргалаа, нийлүүллээ. Сүүлийн удаа амцалаа авлаа, сунгалаа, амцалаа гаргалаа, нийлүүллээ голтоо. Амцалаа аваад сунлаа. За баруун гарыг хойш нь явуулаад зүүн гарын подиум дээрээс эсвэл шагаан дээрээс бариад хөл гарыг дээш нь өргөлөө. Өөрийнхөө хэмжээнд хэтэрхий өөрийгөө хүчлэхгүйгээр за ингэр цээжийг нээгээд мөрөө сунгаад гуяа ажиллуулаад дээш нь өргөлөө. Нуруугаараа хотоогоод цээж нээгээд зүрхээ нээгээд за хөл гарыг сунгаад буулгалаа. За өвдгөө буулгалаа. За тэгээд бүх биеэрээ тойрог хөдөлгөөнд хийгээд баруун тал руугаа хэрэглээ. Ташаагаараа тойрог зураад одоо зүүн тал руугаа ташаа арцэг хэсгийг сунлаад өгье. За өвдгөө дээш нь өргөөд үлмид дээрээ банз байрал руу ирлээ. Амцалаа авахад хүүхэд могоо эсвэл дээшээ харсан нохой амцалаа гаргахад өвдгөө доош нь буулгаад тухай газар руу хүүхэд байрал руу ирж байна. За гүнзгий амьсгал хэд хэд удаа аваад гаргая. Амцалаа аваад дээш өндөгөөд ташаага буулгаад тухай газар гизээрээ газар руу хөвцөн байна. За эндээ хэсэг амрыг амьсгалаа тайвшруулад гүнзгий амьсгалаад дараагийн удаа бид бүхэн хүүхэд могоо байрал руу ирнэ. За хоёр гараараа хавьяаны хоёр талд тулж байгаад ингэр цээж хэсгээ дээш нь өргөөд мөрөө хоош нь чихнээс хол толгойн ороогоороо урагшаа зүтгээд гуй идэвхтэй хоёр тохой бие рүүгээ таталцж байхаар эзний гүн булчин, нурууны булчин өөрийнхөө дээш өргөж байхаар за дараагийн удаа амьсгалаа аваад гарахдаа доошоогоо буугаад дух газар. За хоёр гарыг урагш нь авчраад хуруунууд дээр нь эсвэл хуруунуудаас салгаад амьсгалаа аваад дээш өндөлөө могоо байрлал эндээ нэг удаа гүнзгий амьсгалаа аваад гаргая. Амцалаа дараагийн удаа аваад гаргахад доошоо буугаад толгойн хоёр талд амрыг чихэн дээрээ. За алгуурхнаар хоёр гарлуугаа дахиад тулаад дээш өндөгөөд кобра байрал руу ирлээ. Могой байрлал хэмжээний үлдээ гүнзгий амьсгал цээж рүүгээ, зүрх рүүгээ, гиз рүүгээ. Амцалаа гаргахад одоо баруун талынхаа чихэн дээр амрыг. Баруун талын мөр баг зэрэг доошоо газар руу. За гүнзгий амьсгалыг амрыг. За эндээс хоёр гарыг хоош нь биеийнхаа чихт авчраад
галгаар нь доош нь харуулаад тавилаа. Ух газар байгаа. Амьсгал дараагийн удаа авахад бид бүхэн тэнгэр цээжээ дээш нь өргөөд, араас нь гараа дээш нь өргөөд, бие хачигт мөн хөлөө дээш нь өргөлөө. За, хөлийнхөө үлмээ рүү чигээд толгойн оройгоороо дээш өндөр, үзүү урт, нуруу урт, гараа дээш нь өргөөд, мөрийг сунгалаа. Гүнзгий амьсгалаа гаргахад дух хэсэг рүү газар хэсэг амарлаа. Хоёр гараа толгойнхоо доор хэсэгт тавиад амарч болно. Толгойнхоо хоёр талд чамархай хэсэг дээрээ амарч болно. Гүнзгий амьсгалыг эзрүүгээ. За, дараагийн удаа хоёр гарыг арагшин гурууныхаа ар хэсэгт авчираад хоёр гараа гурван удаа салаавчлаад за зарцаа байрал руу ирнэ. Амьсгалаа авахад тэнгэр цээжээ дээш нь өргөөд, хөлөө өргөөд, үлмээ рүү жисэн хамгийн сүүлд гараа дээш нь өргөлөө. Тэнгэр цээжээ нээгээд хоёр гарын араас хүн татж байгаа юм шиг бүх биеэрээ урагшаа хоошоо урт сунаад, үзүү урт, мөр чихнээс хол, гуйны булчин идэвхтэй, гидсний гүн булчин идэвхтэй, хоёр дал ойрхон. За, амьсгалаа аваад гаргахад хөлөө буулгаад, гараа буулгаад, хамгийн сүүлд толгоогоо буулгалаа. Хоёр тал дээрээ, толгойнхоо хоёр тал дээр чихэн дээр амрая. Гүнзгий амьсгалыг өөрийгөө тайвшруулад амрая. За, үүний дараа зарцаа байрлалын өөр нэг хувилбар хоёр гарыг толгойн чихт урагшаа сунгаж авчираад амьсгалаа авахад гараа дээш нь, толгоогоо дээш нь тэнгэр цээжийг нээгээд хөлөө өргөлөө. Энэ байрлал дээр 2-3 амьсгал үлдээ. Хоёр гараараа хөлөөрөө урагшаа хоошоо урт сунаад, өөрийгөө дээш нь өргөөд, бүх булчингуудаа ажилуулад гүнзгий амьсгалыг. Амьсгалаа гаргалаа. Бүгд доошоо, хоёр гар, хөл, толгой доошоогоо амарлаа. Амьсгалаа аваад дээш өндөгөөд амьсгалаа гаргахад хоошоогоо суугаад хүүхэд байрал руу ирлээ. Хоёр өвдөг нугалсан хоошоогоо өсгий рүүгээ суугаад дух газар эсвэл хоёр гараа толгойнхоо доор дээр нь давхарлаа тавьсан байгаа. Гүнзгий амьсгалыг өөрийгөө тайвшруулъя. Урт бөгөөд гүнзгий амьсгалыг. За, удаанаар алхуурхнаар нуруугаа бүхтийлгөөд дээш өндөлөө. За, тэгээд нуруугаа газар гудсан дээрээ дээш хараад хэвтлээ. Хоёр өвдгөө нуглаад цээж рүүгээ ойртуулад хоёр тишээ найгаж хөдлөөд нуруундаа массаж хий. Нурууны доод хэсэг мөн газар наалцсан байхаар гүнзгий амьсгал. За, бийнхаа төвд ирээд хоёр өвдгөө, хоёр хөлөө баруун тал руугаа унгаагаад нуруугаа мушгий. Зүүн гараа зүүн тал руугаа мөрний төвшөнд дэлгээд мөр маань бас газар наалцсан байхаар толгой маань, нүүр маань зүүн тал руугаа чиглэж харж яхаар. За, баруун гараараа зүүн өвдөнийхөө гадна талаас газар руу түлхээд үгүй. Гэтэ хитрхи хүчлэхгүйгээр. За, тэгээд яг нурууныхаа мушгиж байгаа хэсэг рүү, сунж байгаа хэсэг рүү амьсгалаад. За, буцаад биеийн төвд авчирлаа. Амьсгал гаргахад зүүн тал руугаа хоёр
хөлийг буулгалаа. За баруун гараа дэлгээд өрний төвшөнд алгаар нь дээш нь харуулад нүрээ баруун тал руугаа харуулад эсвэл гурван нүд руугаа гарлуугаа харж болно. Эсвэл нүдээ ансан байж болно. Гүнзгий амьсгалъя. За алгуурхнаар биеийн төв рүү хоёр хөлийг авчираад доошоо сунгалаа. За бид бүхэн хамгийн сүүлийн байрлал олох шавасана байрлал руу ирж байна. За хоёр хөлөө доош нь суул. Нуруунд дээр бүтэн мөр газар руу хоёр гарынхаа алгыг дэлгээд биес баг зэрэг хол. За тэгээд биеийнхаа бүх тал руу бүх хөл гараа сайхан дэлгэж сунгаад газарлуу хүнд дээрээ юм нөмөрч болно, өргөө дулаахан тухтай байлгаад. Гэхдээ бид нар унтахгүй унтах сэрүүн хоёрын завсар бяцлаглалын байрлалд ирсэн байна. Нүдээ ансан байгаа. Биеийнхаа бүх эсгүүдийг суллаад, бүх булчин шүрмсийг газар руу суллаад, хоёр хөл маань чигчүү уруу талаараа газар руу унсан байхаар гэрийн булчин, гуйны том булчин, мөгцөг, хаарцаг ташаа гэд бүгдийн газар руу сул. Хэдэс хэвлий, дотор эрэхтнүүд, ингэр цээж, хоёр мөр, гар, хураанууд бүгд сул. Үзүү хоолой, толгой. За нүүрнийхаа бүх булчингуудыг суллаад амраая. Хоёр хөмсөг хоёр дэше сул. Дух тэнгэр хоёр хацар доошоо унтсан сул. Шүдээ зоохгүйгээр ирүүгээ суллая. Хоёр дээд доод шүдний завсар зайтай. Тэгээд амьсгал дээрээ төвлөрье. За буцаад биеэ сэрээгээд хөл гарынхаа хураануудыг хөдөлгөөд хөлийнхөө шагаагаар гарынхаа бугуугаар гадагш нь дотогш нь эргүүлээд суллаад өгье. За баруун тал руугаа эргэж хөвтөөд баруун тал дээрээ хамгийн тухтай байрлалыг болоод хөвтөрөө. Хоёр гараа дэрлэж болно. Өвдгөө нугалж болно. Эсвэл сунгаж болно. За огцон биш дэшээ алгуурхан удаанаар дэшээ гар дээрээ тулаад босоод завлаад суй. Доор юм өндөрлөө тавьж болно. За тэгээ хоёр гараа гуйн дээрээ өвтгөн дээрээ тавиад нуруугаа цэглээд за хоёр гар цээжний өмнө авчирлаа. Залбир сэлбэрт. За та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Намасте. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.